дараагийнхын шатанд орно гэдэг нь өмнөх шатлаа хэр чи амжилттай хийсэн бэ? Хэр чи хийж чадсан бэ? Тэндээс чи юм сурч чадсан уу? Гэдгээс зүгээр шууд шалтгаалдаг. Энэ ажил байна уу? Харилцаа байна уу? Юу вэ? Олон юмтай шууд хамааралтай. Гэтэ одоогийн төвшин болохоор хоёул ажил дээр юм. Чи өмнөх ажлаа хэр яг ингээд өөрийнхөө сэтгэл төртөл хийж чадсан юм. Үнэхээр би чадчихээн. Ингээл болох юм байна. Угаас энэ чинь ийм амархан байсан байна. Гэт ингээд ийм сэтгэл төртлөө чи тэр ажлыг хийх хэрэгтэй. Юуг нь чадахгүй байна. Би чадахгүй байна гэл ингээд хайчиж байгаа бол чи дараагийн ахаад нэг өөр ажлыг хийхэд ахаад тэр чадахгүй байгаа зурлалтна. Ахаад тэр чадахгүй дээрээ ахаад л тулна. Тэр яг чадахгүй байгаа юм дэр яг хүрээд ингээд байрч авч чадахгүй ингээд айгаад ингээд болохгүй бүтэхгүй байгаа зүйлүүдийнх нь ингээд жижиг учрыг нь олоод чи өөртөө наах тусам тэр чин дараагийн амжилт руу ч наавж явж байдаг. Энэ ажлыг чи ингээд бүтэн дүүрэн хийгээд яг өөрийн болгоод чадсан хамгийн гол нэг сэтгэл ханамжтай үлдэх гэдэг зүйл байдаг. Ингээд нэг энэ ажил хийх бүр амар хэцүү, би ингээд энийг амар зовж хийгээд байгаа. Тэндээс ямар ч чи кайф авч чадахгүй, тэрнээс чи ямар ч тийм нэг ард нь таатаа үлдэж чадахгүй бол чи тэр ажлыг цааш нь хизээч гой амжилттай байлгаж чадахгүй. Чи тэр ажлыг зовж хийж байгаа тэр ажил хизээч цаашаа хөгжихгүй. Тэгэхээр энэ дээр чи энэ ажлыг яавал би өөрт гоёор хийж чадах вэ? Би энэ ажлыг ингээд заавал нэг мөнгө гэд ингээд өөрийгөө зовоож мөнгөний төлөө гэд заяа. Өөрөө ард нь зовж ажиллаж байгаа бол энэ ажил хизээж хөгжихгүй. Аливаа юм чиний сэтгэл ханамж хэр байна вэ гэдгээс цааш нь ингээд дэмжигдэж ажиллагддаг. Цаанаасаа одоо оршихуун ч юм уу те ингээд энэ хүн дуртай байгаа учраас энийг нь улам цааш нь хөгжүүлэх юм ингээд цаанаас нь ингээд дэмжлэг өгж болох юм байна гэдгийг цаанаас нь одоо бурхнаар ч юм уу те бидний өв дэнцээс ч юм уу ингээд дэмжлэг болгоод өгж идэг. Хэрвээ зовоод байгаа бол энэ дургу байна. Тэгвэл зовох дуртай байгаа бол зовох дуртай байгаа тэр байдлаар нь энэ ажлыг нь хэрэгжүүлэх юм байна. Энэ хүмүүсийг одоо яадаг чинь энэ хүнийг тэгж очиод заваа годох гэдэг мессежүүдийг гэдэг дэмжлэгүүдийг цаанаас нь өгнө. Чи яг юу хүсэж байна? Чи энэ ажлыг аваад ямар мэдрэмж авч байна? Тэр мэдрэмжийг л цааш нь улам илүү дэлгэрүүлж өгч байдаг. Тэгэхээр чи энэ ажлаа дуртай хийж чадж гин үү? Тэ? Чадахгүй байгаа бол чи зөв ажиллаа олоогүй л гэсэн үг. Өөрийгөө хүчлээд тэ ямар нэг байдлаар би хийх ёстой, би энийг хийхгүй бол би тэгж чадахгүй, би юм юмд хүрч чадахгүй гэд өөрийгөө хичнээн дуртай дургу байгаагаа анзаарахгүйгээр хийж байгаа бол энэ цаашдын дэмжлэгийн тийм гоё биш. Чиний хүсэж байгаа шиг тийм сайхан зүйл байхгүй. Ямар нэг байдлаар л чи өөрийгөө дуртай байлгаж байгаа зүйлээ л хийх хэрэгтэй. Энэ ажил чинь за ямар нэг байдлаар ингээд чиний дургуг хүргэж болно те. Яг энэ ажлаа хиймээр байгаа бол тэгвэл энэ чиний ажлын хийгээд байгаа энэ зүйл чинь яагаад чиний дургуг хүргээд байгаа юм бол гэдэг зүйлийнхаа учрыг олоод би энэ дээр юуг нь болохгүй, юуг нь ойлгохгүй. Тэгээ юун дээр нь яг би ингээд нэг буруу ажиллаад байна гэдэг зүйлээ ойлгочоод ингээд дуртайгаар хийх боломжоо чи өөрөө бүрдүүлж чадчихвэл харин тэрийг өргөжлүүлээд хий. Чадахгүй байгаа бол өөрийгөө хүчлэх ерөөсөө шаардлага байна. Энэ ажлыг ингээд үнэхээр сэтгэлдээ хүртэл хийж чаддаг, дуртай байгаад те учрыг нь олчихсон байгаа тохиолдолд энэ ажлаас цааших дараагийн шатны ажил нээлттэйгээр чамд гарч ирж байна. Энэ ажлыг хөгжүүлэх юм уу? Эсвэл энэ ажлыг ингээд энэ төвшөнд нь ингээд яг яах ч гэдгийг мэдгүй. Ямар нэг байдлаар л ингээд дараагийн шатанд хөгжих, илүү их мөнгө олох, тэ? Мөнгө гэдэг чинь зүгээр энерги шүү дээ, тэ? Энэ ажлыг гоё хийж байгаа энэ энергиэрээ улам цаашаа ирчимжээд, улам илүү хөгжөөд дараагийн энергийг илүү их болгох тэр гарц зам нээгдэж идэг. Тэгэхгүй бол чи энэ ажлаасаа гоё энерги авч чадахгүй байгаа учраас тэр энерги өржигдөхгүй байгаа байхгүй юу? Мөнгө гэдэг утгаар нь яриул. Чи гоё мэдрэмж авч ивэл энэ мэдрэмж, энэ энерги чинь хөгжөөд цаашаа илүү их мөнгөийг авах, илүү их мөнгөийг олох бүх тэр дараагийн гаргалгаанууд нь улам дэмжигдээд яваад байна гэсэн.
За энийг ажил дээр ингэж ярьлаа заяа. Тэгвэл харилцаан дээр яаж гардаг вэ? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа наацх юм. Харилцаа яаж цаашаа ингэж хөгждөг вэ? Эсвэл хөгжихгүй ингээл хүмүүс ингэдэг штэ нэг хүнээс ингээл нэг хүнтэй ингээл харилцаатай хамт амьдарч яснаа ямар нэг асуудал гараад тэгэл салцсан байдаг штэ. Тэ ямар нэг асуудал гараад тэр нь одоо юу ч ядгийг хэрүүл зодоо хийгээд юун дээрээс ч маргалтаад байгаа юм те. Тэнгүүд яа энэ хүн надтай таарахгүй байна, би энэтэй болохгүй байна гэд ингээд салцсан тохиолдлууд байдаг тийм. Тэнгүүд дахиад явж байгаа дахиад нэг өөр хүнтэй таардаг. Тэгсэн чинь нөх нь яг өмнөхтэй адилхан хүн байж байна. Амьдрал яг ингээд тавтагддаг. Яагаад тавтагдаад байгаа юм? Яг саяны ярьж байгаа юм байна. Өмнөх хүнийхээ би энэ хүнтэй яагаад зохицохгүй байна? Энэ хүн намайг яагаад ингэж заваагаад байгаа юм бол энэ хүнийг ингээр би яагаад заваад байгаа юм бол гэдэг учир шалтгааныг олохгүйгээр эндээс чи сурах энэ хүнтэй энэ харилцаатай холбоотой сурах зүйлээ чи сурж авч чадаагүй бол дараагийн зүйл нь улам чангардаг. Сурахгүй бол энэ талаар энэ төрлийн зүйл сурахгүй байгаа бол ахаад бүр энийг нь хөндрүүлээд адилхан байдлаар улам чангаруулж гэдэг ч юм уу чангаруулах ч юм уу ямар нэг байдлаар тэгээс чангаруулах л гэдэг яаж ч болж шүү дээ. Ахаал чи тэр сургалтыг л авах хэрэгтэй. Тэр сургалт гэх юм уу сурах гэдэг зүйлийг сураагүй бол сурж ажил чи дараагийн төвшөнд илүү сайн үнэтэй таарна. Сураагүй бол ахаал чи сураагүй байна гэдэг нэг анги улирдагтай адилхан. Ахаал чи тэр хүнтэйгээ ахаал тийм төрлийн хүнтэйгээ таарна. Энэ хүнтэй чи үнэхээр гоё ингээд харилцаа чинь ингээд бүх талаараа ингээд зохицоод энэ хүнийг бүх талаар нь хүлээн зөвшөөрөөд энэ хүнээс чи ойлгох ёстой зүйлүүдээ бүгдийг нь ойлгоцсон бол та хоёрын харилцаа улам цаашаа гоё болох юм уу? Эсвэл дараагийн бүр гоё амьдралын тэр дүр зураг улам гоёор дэлгэрч гарч ирдэг. Эсвэл энэ хүнтэй харилцах одоо хугацаа дууссан энэ хүнээс ихтэй сурах зүйлээ бүгдийг нь сурцсан бол дараагийн төвшний бүр сайн хүнтэй таарах юм. Ингэж явдаг. Тэгэхээр чи одоогийн байдал дээр хэр кайфтай байна вэ? Хэр гоё таашаал авч чадаж байна вэ? Тэндээ сурах зүйлээ авч чадчих юм чадахгүй байна уу гэдэг зүйлтэй л бидний одоогийн байдал шууд хамааралтай. Ойлгуулах гад ингээд янз бүрээс ингээд хилээд ингээд байхад чи ойлгохыг хүсэхгүй бол яг тэр байдалтайгаа л зурлцаар л тэгээд тэндээ чи зовж хансаар л гашилсаар л байна. Ойлгоё гэж бодохгүй бол энэс цаашаа хичээе гэж зүтгэхгүй бол яг юуг нь би буруу хийгээд байна, юуг нь би зөв хийгээд байна гэдэг гаргалгаагаа цааш нь гаргаж тэр дээрээсээ дамжиж цаашаа хөгжиж гэж бодохгүй бол чи ингээл гацна. Чамд уулна ингээд ойлгохгүй байгаа зүйлийг ингээ ойлгуулчихсан, ингэчинсэн гэсэн дэмжлэгүүд ингээ тал талаас уулна ирж л идэг заяа. Хинхтэй чи дэргийг байрш авч чадчихна уу? Хүлээж авч чадчихна уу? Нэрээ тийм биш үү? Би яг ингэхээсэн байж таа гэд нэг хүний нэг хэлсэн жижиг зүйл дээрээс чи ахиж чадахгүй бол тэгэл тэндэл гацна л гэсэн. Тийм болохоор дэмжлэг хаана ирж ин тэр болгоныг өөр дээр нээлттэй хөвлөж авч явах хэрэгтэй. Ажигладаг байх хэрэгтэй ер нь явж. Ажиглахгүйгээр л өөрөө зүтгэлгүй тийм байдгүй маа. Үгүй ингэчүүл уулна болтгол байсан юм би ингээл болгон гэд өөрөө зүудлээ даавал чи тэгэл өөртөө л зурлаа. Тэгээд эсвэл нэг хүн нэг дэмжлэг хэллээ. Чи ингэж тэгэж нэг юм санаа байна тийхүү инкүү гэд санаануудыг авж байгаач нэрэж тийм юм уу да гэж бодож яснаа хэрэгжүүлэхгүй өнгөрөөж байгаа бол тэр чи хизээш бас тэр дэмжлэгийг авахгүй байна л гэсэн үг. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэгвэл энэ хүн хүсэхгүй байгаа юм байна. Тэгвэл эндээ л дуртай байгаа юм байна гэд хуучинд нь үлддэг. Чи яг юуг хүсэж байгаа, чи яг юуг сонгож байгаа. Тэр бүх зүйлээр нь бурхан ч юм уу, оршихуй ч юм уу, одоо бидний өвгдөөс ч юм уу, бидний яг хүсэж байгаа тэр орчноор л байлгадаг. Илүү хүсчихвэл илүү хүсснээр нь тэрийг нь бүрдүүлж өгнө. Үгүй би эндээ болоод байна гэд ямар ч дэмжлэг авахгүйгээр байж байгаа бол чиний окей тэгвэл чиний хүснээр л байлгах. Тэгээд яг зөвлөж хамгийн гол юм одоо эргэл мөнгө болчиход байгаа байхгүй. Яг ингээл юм тийм юм болгочих гэхээр мөнгө дутаад байдаг. Харин энэ нь заяа чи дэмжлэгийг энэ чинь дахиад нөгөө дэмжлэгтэй холбоотой. Чи дэмжлэгийг хэр авахыг хүсэж байна вэ гэдэг чиний бодол. Яг ингээд дэмжлэг авах гэтэл ингээд би уул нь хүсдэг те.
Ингээ бид нар ингээ надаа яг ингээ мөнгөний дэмжлэг хэрэгтэй. Надаа ингээ мөнгө л байвал болох гээд байна. Эсвэл өөр үедгийн юуны дэмжлэг гэдэг, хүний дэмжлэг гэдэг юм тийм. Юу ч болж болно шүү дээ. Гэт бодтол хүсэж байгаа хэрнээ чи өөртөө итгэлгүй бол тэр хязгаарч орж ирэхгүй. Чи өөрөө ямар нэг бодлороо тэрийг хааж байгаа бол тэр хязгаарч орж ирэхгүй. Яаж хааж байгаа бол ингээ хүмүүс ирэхээрээ тэгчдэг. Гэт хүн авахаар ингээ дандаа ингээд яаж яагаад ингээ явцдаг юу ч гэдгийг тийм хүн надтай ингээ зогсож ажилтдаг. Хүн ингээ дандаа миний дургуг хүрэгдэг. Ингээ бодож байгаа бол тэр хүн хизээч ирэхгүй, тэр хүний дэмжлэг хизээч ирэхгүй, чамд туслах хүн хизээч ирэхгүй. Чи тэр хүнийг ирэх хүмүүсийг чи бодлороо хаачаад байгаа бол ирэхгүй. Чи энэ бодлын алдаагаа засчиж тэр хүмүүс чам дээр гоё нээлттэйгээр чам туслах гад ирнэ. Энэ бол дэмжлэг байхгүй. Мөнгө гэж шүү дээ. Тэгвэл мөнгө би энэ ажлыг хийвэл одоо юу ч гэдэг хүнээс мөнгө авах гэхээр л энд хүн мөнгөтэй болоо мөнгөгүй болоо. Одоо юу ч бодож яж магадгүй шүү дээ чадаа жишээ. Тэний аягүй том ажил хийчихэд яана энэ их мөнгийг авчвал одоо яана. Тэг юу яг өөртөө нэг тийм итгэлгүй нэг тийм мөнгийг авах дуртай биш тийм бодол орж ирж байгаа л тэр мөнгө орж ирэхгүй. Эн чин цаанаас дандаа л нэг дэмжлэг гэдэг байгаа нь юу гэсэн үг вэ? Одоо цаанаас бид рүү хэлсэн шүү дээ бурхны ч юм уу бидний өвөг дээдсээс бид нарт зориулаад өгөх гээд байгаа дэмжлэг байхгүй. Чи мөнгийг авах ямар нэг байдлаар мөнгөний блоктой бол би их мөнгөтэй болчвол гинт яана гэж бодохтой айж байгаа айдас бол заяа. Мөнгөтэй хүмүүс одоо ямар гэдгийг дандаа тийм муу зуул юм хийдэг. Мөнгөтэй хүмүүс муухай гэж бодож байгаа мөнгөтэй холбоотой тийм эсрэг үзэл бодолтой байгаа бол мөнгөтэй болсон ч би тэр их мөнгөөр ингээд гоё ажил хийж чадахгүй бах та. Хүмүүс надад мөнгө өгсөн ч би тэр мөнгийг гоё эргэлдүүлээд бүр ийм зүйлд хүргэж чадахгүй бах та. Би чадах болов гэд өөртөө эргэлзэж байгаа эргэлзээд мөнгийг ирэх бүх зүйлээс хаадаг. Бурхан ингээд бодох нь шүү дээ. Төсөөлөе л та. Манайхан одоохондоо чадахгүй юм байна. Тэгвэл өөрийнх нь хүсэж байгаа энэ хэмжээнд л үгүй. Чам дээр орж ирж байгаа хүн болгон бас дэмжлэг авах гээд орж ирж байгаа хүмүүс шүү дээ. Ер нь бол тэгэнгүүт чи тэр хүмүүстээс адилхан дэмжлэг өгч чадаж гин үү? Үнэхээр сэтгэлээ гаргаад үүж гин үү? Тэ сэтгэлээ гаргаад хийсэн ч гэсэндээ юм бүх зүйлийг ингээд амжилттай бүтээсэн ч гэсэндээ нөгөө хүн чинь баярлаад би гоё үйлчлэгийг аваад чадчихлаа. Сэтгэл хангалуун үлдлээ. Тэгээд мөнгө өг гэд эргээд чамайг дэмжих гээд нь штэ. Баярсан сэтгэлдээ илэрхийлээд эргээд чам ингээд дэмжих гэтэл чи тэр мөнгийг хүлээж авах ямар ч энерги байхгүй бол тэр мөнгөн цаагаараа за би юу яа. Тэтоногийн сарах. Эсвэл тэгээ. Эсвэл эхийг өгөх гэж байгаад гинт татганаад багайг өгөх ч юм. Эргээд чи дэмжлэгийг авч чадж байгаа хэсэг чинь энэ ажлыг үргэлжлүүлдэг. Хүн ямар ч хүн одоо жишээ нь би хүнээс мөнгө авчаад өгөхгүй удаал нөгөө хүн чи хараад зүгхэл ингээл өгчгөр дээр хүн зүгээр мартчихдаг байхгүй. Тэгэл энэ хүн зүгээр болчих. Яг тэрнтэй адилхан юмын хийхгүй ингээл эвдрэл явж болохгүй. Тэрийг нь засаад өгчгөр тэр хүн өмнө нь байсан тэр алдаатай хийсэн юмыг мартаад юм болохоо байвал тийшээ очи тэр хүн очихоор буруугаад залруулчдیں۔ Гэдэг тийм бодол хүн төрдөг байхгүй юу? Би төрдөг гэж бодоод тэгж хүмүүс тэгж үйлчлэе гэж боддог байхгүй. Өмнө ч гэсэн байж байгаа зөндөл юмнууд гардаг. Тэгэхээр би өмнөөс нь өөрөө юу гэдэг манаа дээр байхгүй юм би өөр газараас судалж аваад хүний эвдсэн юм би засаа залруулаа явахаар тэр хүмүүс тэгэл явна дараа нь эргэл ирдэг байхгүй юу? Юмын эвдсэн ч байсан. Би эргээгээд ивчээд тэр хүнээс зардал гаргуулахгүй би өөрөө ингээ бүх юм шийдээд за ингээ манайхаас юм боллоо уучлаарай энийг чи ингээд өгч ингээ явуулахаар тэр хүн хичнээн тэгээд тухайн үедээ жоохон цаг хугацаа алдсан ч гэсэн дараа нь асуудал болохоор хүрээл ирдэг байхгүй. Ингэчлээ одоо яах вэ гэдэг. Тэгэхээр би ер нь тэрнээс ойлгоод ер нь юмын зас залруулж яах хэрэгтэй. Тэр хүн сэтгэлийн сайхан үлдээж явах хэрэгтэй. Тэр хүн тухайн үедээ стресстэй юм болохгүй болсон ч гэсэн ямар нэгэн байдлаар юмын шийдэ явуулчлаа. Тэр хүн эргээл ирэх юм байна гэдэг л тийм юу.
төрцөө одоо тэгж боддог байхгүй юу? За яг нэг ингээд нэг эргээл ирэх юм байна мэн гэдэг нэг тийм гоёрлого тээж хойноос нь явуулж байгаа бол одоо ингээд харин чиний хэлж байгаа ч дандаа тэгж юу юм. Үгүй тэр би чи бизнес хийж байгаа хүн тэр хүнийг эргэж ирүүлэх бүх төрлийн аргыг л чи хараа энд чинь тий тэр чинь ажиглагдж байна. Гэхдээ чи нэг амар айдастай гэдэг аахгүй. Айдастай гэдэг аахгүй. За энийг л буруу хийчих бол энэ хүн ирэхгүй дээ. Газ хийгээд дээ нэг ингээ гой хийж байгаа юм шиг харагдаад ч юм уу эсвэл сайн хийж байгаа юм шиг харагдаад ингээд нэг тийм айдсын энергээр энэ хүнийг алдаж болохгүй. Ямар нэг алдаа гаргах юм бол энэ хүн ахиж ирэхгүй гэдэг айдсын энерги өөрөөсөө ялгаруулж байгаа бол энэ чи өөрөөсөө тийм гоё зүйлэр дуудахгүй ирж дэмжигдэхгүй. Тэнгүүд чи зүгээр ажиллаа хийхдээ зүгээр л чин сэтгэлээсээ хий. Тэр хүн ирэх байх уу, ирэхгүй байх уу, дараагийн зүйл санаа зовхгүйгээр хий. Угаасаа чи сайн хийсэн бол үнэхээр чи чин сэтгэлээ зориулсан бол тэр хүн чиний тэр сэтгэлийг мэдрээд ирнэ. Түүнээс биш энэ хүн энийг л сайн хийхгүй бол гэ өөрийгөө хүчилж байгаа л эн чинь айдас. Айдастай байгаа зүйл хичээж гой зүйлийг дууддаггүй. Зөв ойлголоо. Гэхдээ айдасгүйгээр л аль болох л ирүүлэхийг л дотроо бодож байгаа шүү дээ. Тэгээ бодно гэдэг нь л айдас болчиход байгаа юм. Тийм. Чи зүгээр тэр хүнийг ирэх үү, ирэхгүй юу гэдгийг юусоо бодох шаардлага байхгүйгээр ирэх байсан ч сайн байна, ирэхгүй байсан ч яах вэ гэл ингээл зүгээр чөлөөтэйгээр сэтг. Энэ хүнийг л ирүүлэх ёстой гэд ингээд байгаа чинь юусоо тийм гоё энерги биш байхгүй та. Тэр хүнийг дуудаж байгаа энерги биш. Тэр хүн цаанаас тэр хүн мэдрэн штэ энэ ингээд өөрөө хэлэхгүй ч өөрөө мэдрэхгүй ч цаана далд ухамсар мэдрэх байхгүй энэ хүн ингээ үнэхээр чин сэтгэлээ зориулж байгаа бол тэр хүн цаанаасаа тэр мэдрэмжийг авах байхгүй юу? Тийм мэдрэмж сайн л хийх ёстой энэ хүнийг алдахгүй байх ёстой гэж мэдрэгдэж байгаа бол тэр хүнд амар дарамттайгаар тусах байхгүй юу? Энэ мэдрэмж энерги чинь шууд бид нар биеийнхээ энергийг шууд мэдэрдэг. Гэхдээ тэргээ хэлж мэддэггүй цаанаа авч исэн ч анзаарахгүйгээр л өнгөрчдөг. Миний ажил дээр л ойлоо яриад байна л да. Одоо ингээд жишээ нь би юм хийж байгаа. Нөгөө хүн цаана сууж байгаа хүлээгээд. Тэгэхээр би ихэнхдээ ингээд за энийг чи аваад энэгээр сольж байгаа шүү гэдээ ингээд үзүүлээд идэг. Тэгснээ яг ингээд хийж тэр нь ингээд далицсан мөрөөдсөн ч байд юм уу ингээд ер нь хэвийн бус болцсон юмыг би одоо хэвийн байдалд нь оруулчаад юмыг солиод ингээд явдаг. Тэр чинь ингээд илүү зүгээр болохоо байсан юм засаж байгаа шүү дээ. Би уг нь сэтгэл гаргаж байгаа байхгүй юу? Тэрийг нь дихгүйгээр аргалаад тэр чигээр нь явуул болох л байхгүй юу? Тэрийгээ тэгээд ингэж хийлээ шүүгээ тэр хүнд хэлэх ёстой юу хэлэхгүй байх хэрэгтэй. Хэлэх ёстой шүү дээ. Эн чинь чи тэр хүний аюулгүй байдлыг давхар хангаж чи тэр хүний өмнө одоо дэмжлэг үзүүлж байгаа тэр хүнийг бүх талаар нь ингээд хамгаалж байгаа хүн чи бас нэг тэр хүнд үйлчлэгээ үзүүлж байгаа чи хүн мөн өстэй. Тэгэхээр үнээр чи тэр хүнийг хайрлаж байгаа бол тэр болгоныгаа чиний энэ чинь ингэсэн байсан шүү. Энд чинь ингэсэн бол ард нь чамд ийм аюултай учраас би энийг чинь ингээд заслаа. Энэ хүнийг үнэхээр хайрлаж хэлж гин үү? Эсвэл энийг авчвал би энийг оронд нь ингээд зараад тэ ингэчүүл би илүү мөнгө олох гэдэг нь гэж бодож хэлж гин үү? Энэ хоёр ч шалгарах. Тэгээд чиний хийж байгаа хөдөлмөр, чиний хийж байгаа үйлчлэгээ бүр чинь чиний ардаас чамд өгж байгаа дэмжлэгээр чи хийж идэг. Чи ганцаараа биш. Энийг ойлгох хэрэгтэй. Би ганцаараа биш. Миний ард өчнөө олон дэмжлэг хүч байдаг. Би тэр хүчээрээ энэ их хүч дэмжиж байгаа учраас би энэ ажлыг хийж байгаа гэдэг энэ сэтгэхүйгээ байрж авч үлдэх хэрэгтэй. Чи ганцаараа нүдээд үнэхээр ардаас ямар ч дэмжлэг авахгүй би чадна. Үнэхээр чадах уу? Уул нь хараа бүх дэмжлэгтэйгээ одоо бүх одоо юу ч гэдгийг өг дээдстэйгээ холбоотойгоор энэ хүчийг одоо чам нэгэ бүх хүчээ зориулаад байж байгаа шүү дээ бидний өг дээдстэй бурхан одоо энэ ойр орчмын бүх ингээ энерги бидний төлөө л уул ингээ байж идэг. Энэ хүн жоохон ядарчлаа гэж жоохон нэмжлэг үзүүлчих.
энэ хүн жоохон энийг буруу бодоод байна тэгвэл бодолт нь жижигхэн санаа өгөөд энэ ажлыг нь гоёор хийлгэх бүгдээрээ нийлж чад энэ хүүхдтэйгээ цуг ингээ бүх энэ ажлыг гоё хийчихье. Энэ хүүхдийг гоё урамтай ажиллах ажлыг нь бүгдээрээ ингээд нэг гоёор ингээд энэ хүнд мэдрүүлээд өгье, энэ хүүдэд мэдрүүлээд өгье гэд бүх дэмжлэгээ ард нь чамд чиний ард ингээд яг яах вэ энэ хүүд би яаж туслах уу гэж бүгдээрээ ингээд хараад байж идэг. Чи тэр дэмжлэгийг авч бас ажиллаа хийх хэрэгтэй. Үнэхээр чи тэр дэмжлэгийг авч ажиллаа хийж чадж байгаа бол чи тэр ажлыг айгүй гоё урамтай хийн, айгүй гоё ядрахгүйгээр, зовхгүйгээр тэр ажиллаа хийх байхгүй. Тэгтэл тэр дэмжлэгийг авахгүйгүй надаа ямар ч тийм юм байдаггүй гэж бодоод өөрийгөө ингээд таг хаачаад байгаа бол тэр дэмжлэг хизээч шамдаар орж ирэхгүй. За манайхуу дэмжлэг авахыг хүсэхгүй байна. Ядарч байгаа ч гэсэндээ өөрөө зүтгэнэ гэж ингээд бодлыг мэдэрч байгаа учраас бидний хүснээр л бас байна. Тэгэхээр ардаас ингээд биднийг ингээд хараад дэмжгээд байж идэг тэр дэмжлэгийг чи бас авдаг байх хэрэгтэй. Ганцаараа биш дээ би. Өдөө хүртэл чи ерөөсө ганцаараа яваг байхгүй уулна. Чамайг дэмжих тал талаас нь ингээд бидний өвдөц түшээ тулаад явж идэг. Гэхдээ чи тэр дэмжлэгийг яг өөр дээрээ яг 100% хэрэгжүүлж авч чадж гэнэ үү гэдгээс чинь шалтгаалаад чиний амьдрал өдөө хүртэл явж байгаа. Ганцаараа биш би энэ олон тэгээ өвдөцийн энэ хүчээр л би өдийг хүртэл энэ ажиллаач гэсэндээ би өвдөцийн хүчээр тэр дэмжлэгийн хүчээр гоё ажиллаа хийж чаддаг. Үнэхээр авмаар байна. Та нарын дэмжлэгийг энэ хүчийг би өөр дээр ингэ мэдэрмээр байна. Тэгингээ би энэ ажлыг та нарын тусламжтайгаар хиймээр байна гэж бодож хүсэж байгаа бол чамайг бүх талаас нь дэмжинэ. Тэгээд чи энэ дэмжлэгийг аваад тэ өөртөөгөө цуг ингээд бүх хүчээрээ гоё ингээд тэр ажлыг амар гоё чин сэтгэлээсээ бүх ингээд урам зориг хүч бүх юм нь бадраад тэр ажлыг хийлээ. Тэ тэнгууд тэр мэдрэмжийг тэр хүчийг нөгөө талынх нь хүн бас мэдэрч байгаа байхгүй. Энэ ямар лаг хүчтэй хүн бэ? Ийм айгүй амархан хийжлээ. Ийм ажлыг айгүй гоё жаргаж агаад тэ ямар ч зовлонгүйгээр хийчлээ гэж мэдэрсэн мэдрэмжийг тэр хүн бас авч идэг байхгүй. Тэр хүн яагаад чам руу ирсэн бэ? Чиний дэмжлэгийг авах гэж ирсэн мөн үү? Чамаас тусламж авах гэж ирсэн, чамаас аюулгүй байдлаа хангуулах гэж ирсэн. Тэр дэмжлэгээ үнэхээр хүн авч чадсан бол тэр хүн үнэхээр кайфтай үлдэнэ. Энэ л чухал. Тэр хүн нэг удаагийн ирэх хүн байна уу? Олон удаа ирэх хүн байна уу? Хамаагүй. Хүн болгон ирж л байдаг, явж л байдаг. Үнэхээр давтагдаад ирж байгаа бол үнэхээр тэгэл чиний талд байгаа. Үнэхээр чамайг дэмжиж гэсэн бас нэг дэмжлэг ирж ийн гэсэн. За ойлголоо. Тэгэхээр чи дэмжлэг гэдэг ямыг л авч чадж байгаа эсгээс чинь чиний ажлын амжилттай байх чинь шалтгаална. Өөрөө дэмжлэгээ үзүүлсэн ч тэр хүнээс ирэх дэмжлэгийг нээлттэйгээр баяртайгаар жаргалтайгаар бас авч чаддаг байх хэрэгтэй. Өөрөө ч тэр хүнд дэмжлэгээ үзүүлдэг, үйлчлэгээ үзүүлдэг, чин сэтгэлээсээ тэр хүнийг хайрлаж тэгвэл тэр хүн ч гэсэндээ чамд тэр хүнээр дамжуулаад чамд бас дэмжлэг ирж байгаа юм. Ингэж өгөө аваа ингэж энерги ингэж баян эргэлдэж байдаг. За ойлголоо.